За манайх ч одоо гайл нөөтөр бол ингээд янз бүрийн юмыг хэсэгчлээд их чөлөөлөх юм доо их хурлаар байн байл орж ирэх юм. Яг газрын тосвол онцлог л доо бас Монголдо шинэ хийх гэж байгаа юм. Сая би уруу сонсоогүй бол одоо тэр Дорногов аймгийн сайн шанд баригдах үйлдвэрийн тоног төхөөрөмж Монгол хийдгүү материалын үндсэн хөрөнгийн одоо гайл нөөтийн татварыг одоо хөнгөлөхөд 10% одоо зардал нь багасна гэж ярьж яах юм. 10% зардал багасна гэж байх уу? Бусадгаа шууд зардал, урсгал зардал гэдэг өчнөө юм байна шүү дээ. Би энийг бол арай жоохон нэгс тоо байна уу гэж одоо хэлэх гээд байна л да. Өөр юм байхгүй. За хэн хариулах вэ? Болорчлон гишүүний асуултанд 84 алтан цэцэг хариулах уу? За 84 дүүрэмхэр манай нэй. Боловчлон гишүүний асуултанд хариулъя. Сая бас энэ 10% зардал багасна энэ үйлдвэрийн хөрөнгө оруулалтын зардал гэдэг нь жоохон буруу ташаа ойлголтууд тооноо зөрөөтэй явчих шиг боллоо. Бидний өнөөдрийн одоо энэ ярьж байгаа асуудал бол зөвхөн газрын засны үйлдвэрийн ажилчдын хотхны тухайд ярьж байгаа. Тэг 57 тэрбум төгрөгийн өртөгтэй. За ингээд үйлдвэрийн хөрөнгө оруулалттай бол холбоо байхгүй. Мэдээж одоо энэ 10% гэдэг үг бол одоо нөөтийн 10%-ийг л одоо ярьсан байх гэж бодож байна. Нийт зардлын 10 биш те. Бид нэр одоо нөөт калаас нийтдээ 57 тэрбумаас хамгийн дээдл нь 3 тэрбум төгрөгийн хөнгөлөлжүүлэлтийн асуудал яригдчих. Тэгээ зөвхөн дотоодоос бид нэр авах одоо зөвхөн бараанд барилгад шаардлагадах бараа материалыг дотоодоос хангах нь 40%, импортоор бол 60% байгаа. За ингээд одоо шууд зардал буюу цалин хөлс болоод бараа тоног төхөөрөмж 46 тэрбум төгрөг байгаа. Түүнээс 32 тэрбум нь бараа байгаа 70% буюу. За үүний 60% нь импортоор 40% нь дотоодын бүтээгдэхүүн байгаа. Импортын одоо энэ 60% буюу 20 тэрбумд бид одоо хөнгөлөлт одоо чөлөөлөлт идэх юм бол нэгдүгээрт одоо гайл, хоёрдугаарт нөөтөөс одоо чөлөөлөх юм бол 15.5% нь 3 тэрбум төгрөгийн хөнгөлөлт чөлөөлтийн асуудал энэ ч одоо хүсэл тавиад явж байна.